аль бүрээс өдөр бүр уут уутаар дүүрэн төрөл бүрийн хог хаягдал холилдон гарч хогийн цэг дээр очиж хөрсийг бохирдуулж байгаа талаар 3-ын 1-р хэсэгт ярьсан билээ. Тэгвэл хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг энэ хог хаягдалтай бяцхан Супербаатрууд бид яаж тэмцэж чадах вэ? Хогоо хогийн савнд хаях нь хамгийн энгийн боловсон үйлдэлч гэлээ. Хогийн цэг дээр очих хаягдлын тог багасгаж чадахгүй. Аюул тог хаягдалтай тэмцэх 3 том арга бий. 3R гэж сонсож байсан уу? 3R нь англи хэл дээрх reduce, reuse, recycle гэх 3 үгсийн эхний үсгүүд бөгөөд Супербаатруудын хаягдалтай тэмцэхийн тулд бүтээсэн шидэт код юм. Reduce бол багасгах гэсэн утгатай бөгөөд анханаас нь хаягдал ихтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийж зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч хэрэглээгээ багасгах гэсэн утгыг илэрхийлнэ. 2 дахь R буюу reuse нь аль хэдийн мөнгөө төлөөд худалдан авсан бол нэг удаа хэрэглээд хогийн савнд хаях биш. Олон дахин ашиглан хэрэглэх гэсэн утгыг агуулна. 3 дахь R болох recycle нь дахин боловсруулагддаг давхар хаягдлуудыг ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрт тушаах гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр хүүхдүүд бид энэ хүү шидэт кодыг яаж хэрэгжүүлэх вэ? Энгийнээр жишээ татан хэлвэл дахин боловсруулах үйлдвэр хүлээж авдаггүй шууд хаягдал болж газрын хөрсөн дээр 400 жил суудаг мөнгөлөг доторлогоотой гялгар утан савлгаатай амттан худалдан авахгүй байх. Хуунцар, төмөр, шилэн савыг хэрэгтэй зүйлсээ хийж хадгалахад ашиглах. Жүүсний хуунцар сав, өнгөхгүй гялгар ут, таргины шил, ундааны лаз, дэвтрийн цаасаа цэвэрхэн цуглуулан хадгалж дахин боловсруулах үйлдвэрт тушаахад бэлтгэн бяцхан Супербаатрууд бидний үүрэг юм. Мөн махны яс, жимс, ногооны хайс гэх мэт хүнсний хаягдлаар хөрсний органик бордоо хийж болдог талаар гэрээхэндээ сануулж, эвдэрсэн гар утас, зурагт зэрэг цахилгаан хэрэгслийг засварын газарт сэлбэг болгон өгөх талаар ярилцаж үзэх юм.